Гэтэл нэг юм номтой зочин гэдээ бас явж байгаа байхгүй юу? Хэрвээ таныг дургуутсахгүй бол ингээд та асуултанд хариулах юм бол ном бэлгэнд наавна гэсэн үг байхгүй. За яах вэ? Гаацаар номын дэлгүүрээс холбогдож байна. Хөргөлтийн өвчтэй. За та энэ дундаас одоо ном сонгоно доо. За энэ дундаас эхлээд одоо Хүүхдтэй. Маран гартлаа өрөө өвчхөө. хүн болоо. Номтой зочин гэдээ явж байгаа байхгүй. За сайн байцгаана уу. Өнөөдрийн хөргөлтийн үйлчлэгээ явахад бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн хөргөлтийн үйлчлэгээ маань одоо бусад өдрийн хөргөлтийн үйлчлэгээ бас илүү өрмөц онцлогтой бас болох гэж байна. Тэгээд тэр юу гэхтэй зэрэг өнөөдөр ном захиасан хүмүүстэй бид нар номтой зочин болж очино. Тэгээд очоод зочдоосоо одоо ном хөргөж авч байгаа хүмүүсээс бид нар асуулт асууж тодорхой асуултыг зөв хариулсан та болгонд нь бид нар одоо ном бэлгэлэхээр ингээд зөндөө олон номтой яг одоо гарах гэж байна. Тэгээд өнөөдөр бид нартай хамтдаа байна. Би өөрхөн гэрийнхаа эндээ явж босоод авах дөө. За хаанаас авах вэ? Би хаан зогсож явах вэ? За юу Петровс дээр зогсож явах да. Энэ хажуудлынх нь уу? Ааха. За ойлголоо. Би тэгэл Петровс дээр зогсож. Та ирээ зогсож байна уу? За энэ юу юм шиг байна. За макс боо. Алоош. Сайн уу? Та нэг хөргөлт тогч юм уу? За. За энэ таны хөргөлт чинь. Би тэгээд танаас бас нэг зүйл хүсэх гээд. Гэтэл бас өнөөдрийн хөргөлт маань бас нэг арай өөр өрмөц байдлаар явагдаж байгаа. Тэгээд хэрвээ та боломжтой гэвэл хоёул машин сууж байгаа ч юм уу та нэг хэдэн асуултанд хариулаад хэрвээ та асуултанд зөв хариулгууд бид нар ном бэлгэлэх юм. За тэгээд Бохоо. За Өдрийн мэнд. За хоёул танилцъя. Таны хэн гэдэг вэ? намаа чин зэрэг гэдэг. За. Хэрвээ та 6 асуултанд хариулж чадах юм бол танд одоо энэ Дамбын төр утга байна. 9 хөрлөг номоор бүтээгдсэн 9 ком номыг бэлэглэнэ. Хэрвээ та нэг юм уу 2 асуултанд хариулах юм бол та нэг 2 номоо хүссэн номоо сонгож аваад явах боломжтой байгаа. Надад ямар ч нэг 60 гаруй төрлийн ном бүтээлүүд байгаа. Эхний асуулт адсуур номын хөтөлбөрийн төв салбар хаана барилдаг вэ? За нарны гүрний юу урбаник худалдааны төв саруул захын тэнд барилдаг гэсэн тийм. За зөв. За хоёр дахь асуултыг хөгшин чон үлслэн гэж зохиол өгдөг шүү дээ тий. Монголын хүүхдийн заавал унших номын жишээлбэл багц. Энэ зохиолын зохиолч нь вэ? Намдаг. За зөв. Монголын нус төвчөнд өгүүлэх, дуун бариулах гэсэн үг нь ямар утгатай вэ? Дуун бариулах. Ёсол үлдэх юм уу одоо? Би танд төхүүлээд нэг 2 үг хэлэх үү? За. Тогтоон цээжилж явах, найранд дууч хуурдах гэсэн юм 2 сонголт байна. Тогтоон хийлж явах хаа. Дуун бариулах гэдэг нь үү? За зөв байна. Ингээд 3 асуултанд амжилттай хариуллаа. За яг машин дотор яваа учраас уг нь одоо яг хариулаа зөв хариулах юм шууд номоо сонгоо яваад байгаа. Хоёулаа ямар ч асуултанд хэдэн асуултанд амжилттай хариулах нь тэрийг хариулж дуусчаад хоёулаа тэгээд нэг мөр хоёулаа номоо сонгоё тэхөө. Ард багажин дотор ном маань яваад байгаа. Ингээд агуудаа одоо машин дотроос асуулт сууж байна. За дараагийнх нь Жожо Мойс гээд зохиолчийн чамтай уулзахаас өмнө номыг та мэдэх үү? Тус номын хавцс нь ямар өнгөтэй вэ? Маш энгийн асуулт. Шаргал улаан үлээ. Шаргал өнгөтэй байдаг хаа. Улаан билүү? За яг хөлбөр нь аль нь вэ? Шаргал. Улаан. Чин зэрэг те? За чин зэрэг маа 4 асуултанд амжилттай хариуллаа. Одоо 5 дахь асуултанд морь унсан толгойг өнгө зохиолыг уншижсэн аа. За энэ зохиолын зохиолч нь юм бэ? Майн рид. Та ер нь ном хэрэг уншдаг вэ? Ном ер нь уншнаа. Азар номын дэлгүүрээр хэрэг уншдаг. Азар номын дэлгүүрээр ер нь бол 7 хоног болгонд авч өгсөлтэй. Сүүлийн үед танах чинь бүр их амар болчихсон шнэ. Захиалгаар номоо өргөд ирдэг болсон болохоор уцаар захиалаад очиход харин сайхан шуурхаа өргөд ирд юм лээ. За яалтчгүй 7 хоногт нэг удаа номын дэлгүүр ордог хүн болохоор яалтчгаас хариулаад байна л да. За сүүлийн 6 дахь асуулт. Эл төдвийн хорвоотой танилцсан түүх зохиолыг бол та мэдэх байх тийм үү? За хорвоотой танилцсан түүхэд алинтай танилцдаггүй гэсэн юм асуулт байна. Бас яг ном уншдаг хүн бол маш энгийн байх л та. За тэгэд чулуутай, голтой, салхитай яг алинтай танилцдаггүй вэ? Голтой танилцсан гэдэг ба.
баха. байдаг баха. Тий. Гэлээ нэ. Тэгэхээр нэг голтоо гэж байдаг байх шиг санагдаад. Чулуутай гэж байдаг. За өөр. Салхитай байдаг. Салхи байдаг баха. За өөр юутай танилцдаг юм? Өөрчтөө ердөөсөө зөндөө юмтай танилцдаг шээ ярьж одоо. Голтой бол танилцахгүй юу? Голтоо танилцдаг санагдаад байх юм аа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань хүргэлтийн утга учир нь бас бид бүгдээрээ бас нэг номтой зочин гэдэг ийм багахан хэмжээний контентыг бас бэлтгэж байгаа. Тэгээд энэ юу гэдэг зэрэг бас ном захиалж хөргүүлж байгаа хүмүүсээ нэг удаа ч гэсэн бид нар бас бэлэг барья гэдэг үүднээс энэхүү контентоо бас бэлтгэн та бүхэндээ хүргэж байгаа. Тэгээд өнөөдрийн маань хүргэлтийн өнөөдрийн маань захиалагч чин зэрэг маань анхны 6 асуултанд амжилттай хариулсан хүн боллоо. За бэлгийн та өөрөө тэнтэс авчих уу? За энэ наа тий наа ч юм байна. За энэ ингээд тэнгэрийн тэмдэг гэдэг ийм түүхэн бот цоврал арман байгаа. Тэгээд дамбын төрөвт зохиолчийн төрийн шагналт тардын орон зохиолч дамбын төрөвтгөн одоо яг Чингисийн 9 өрөлгөөр бичигдсэн 9 ийм цоврал түүхэн арман байгаа. Тэгээд энэхүү арманы азтан тавллаа. Тэгээд танд маш их баярлалаа амжилттай. За одоо ингээд цар тахалтай юм чи ингээд баярлалаа мэдлчээ да тий. Номтой зочин нэвтрүүлэг бас үргэлжлэн явах болно. Тэгээд бас таны сэтгэлийг бас сонсё. За ингээд Азур номын эхлүүрийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд Монголын залуучуудын оюунд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа Азурын хамт олондоо цаашдаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. 5 асуултанд нь зориулсан одоо 5 номоо манай оролцогч маань одоо сонгож авах юм боломжтой байгаа. Одоо энэ бүгдээрээ багаж амгаалгаад ном өгч. Самано. За энэ таны захиргаыг. За. Ийшээ тийм үү? Амуу. За баярлалаа. Тэгээд битэд өнөөдөр бас нэг юм хүрээлтийн үйлчлэгэн дээр номтой зочин гэдэг контент хийж байгаа байхгүй. Энэ контент маань олцох боломжтой одоо та. За тий. Бүгд зэг юм ээ. Бүгд зэг юм ээ. Азуурын сайд чинь бүгд тийм үү? Хоорон ямар байна? Хариулал өгөх уу. За Азур номын их дэлгүүрийн хэвлэлийн газрыг нэрлэнэ. Хамгийн ямар асуулт? Өмнөхөөс эхлэж чадчих. Хэвлэлийн хэвлэлийн газар гэдэг чинь одоо ном эрхлэн гаргадаг газар. Хэвлэдэг биш. Хэвлэлийн газар гэхээр ном эрхэж гаргадаг байхгүй. Азур принтинг. Би өмнөхөөс эхлэж чадсан хай. Ер нь хэвлэл энэ зүйл хариулчих гэж шүү дээ. Тийм үү. Болор содрог уу? За тийм. Оройгүй сүм романы гол дүрм хэмбэ? Уншижсэн үү? 20-р зууны шилдэг роман Лодонгийн төдвийн оройгүй сүм гэдэг. Тэрийг уншаагүй. Гэхдээ нөгөө нэг дээр юугаар За Монголын нууц төвчөнд өгүүлснээр өгөөдөө хааны дөрвөн сайн үйлд хамаарахгүйг нь сонгоно гэсэн байгаа байхгүй. Өгөөдөө хаан болоод за бас их. Анна Каренина зохиолын үйл явдал хэдэн онд болж байгаагаар төрслөгддөг бай. 5-ын дотор зөрүүлэх боломжийг олгож байна. 1850-аад он юм болоо. Чи 50 гэж хэлсэн те. Би 20 гэж хэлсэн те. 70. За 1870. 76. 76 яа шүү дээрч. За 1877. Ханы хамгийн дуртай зохиолч юм бэ? Хамгийн дуртай зохиолч аа. Тэ. Оюун гэвэл. За оюун гэвэл зохиолч хаа 3 ном нэртэй. 60 цагаан Ногоон нүдэн лам. 60 цагаан ногоон нүдэн лам. Тэгээд юу миний амжилтын ноу хау. Энэ ном шүү дээ. Окей. Тацсан номнууд байна. Тэгээд шүү дээ. За. Хэм чамна. Монголын анхны доктор хэм бэ? Анхны доктор Салбараар хамаарахгүй юу? Хамаарахгүй зүгээр л Монголын анхны доктор. Анхны доктор. Гавны логсон шүү. Хоёр номер дээр байгаа хүргэл цуцлагдчихлаа шүү. За яагаад байна? За хүн гэртээ байхгүй сая гараа явчлаа гинэ. Тэгээд маргаашийн хүргэл дээр авахаар болсон шүү. Маргаашийн хүргэл рүү ороод арай. Тэгээд хүргэлтийн үйлчилгээний маань хөвдөх юм бол
Аахан бүх цагийн сайт болон 743 8802 7333 гэсэн утсуудаар бас захиалга өгөөд өгсөн газар хөргүүлээд авах юм боломжтой байгаа. Тэгээ таны захиалга амжилттай захиалгадаад хөргөлтөнд бэлэн болгож байгаа процесс одоо бүх мэдээлэл нь бол танд бас гар утсантай мэдээлэл нь очоод явдаг байгаа гэдгийг бас дуулгаж байна. Улаанбаатар хот дотор болон хөдөө орнот гэдэг ер нь бол Монгол орныхоо өнцөг булан борт хөргиж байгаа тодорхой хэмжээний ямар нэгэн байдлаар одоо бид нар хотын А бус, Б бус, С бус гэхгүйгээр хөргөлт маань бол хөргөгддөг. Үсээсээ хамаарат төлбөр мөнгөний хувьд ч гэсэн одоо нэмэгдэх юм зүйлүүд байдаггүй байгаа. Тэгэхэд хааки 33 4996 Сайн байна уу? Сайн би наацар нууны дэлгэрээс яаж яах гэж хөргөлт. Энэ хөргөлт захиалгдсан. 9901 гэдэг мөнтэй болсон. За. Парк академисэн. За. Тэгээд их чи өнөөдөр манай хөргөлт нэг арай өөр онцлог давуу талтай юу гэдэг чинь тэр нь юу гэхтээ бид нэг номтой зочин гээд бяцхан контент хийж байгаа байхгүй. Та энэхүү контентэд оролцоод та хэрвээ асуултанд хариулж чадах юм бол танд би ном бэлгэлнэ гэсэн үг. Ийм юмд оролцох боломжтой байна уу? За яах вэ? Оролцоод үгүй. За эхний асуултыг тавиад тэгээд би сая дөнгөж сая танд бас хэлсэнтэй би манай нэг тим сайтаар үйлчлүүлсэн танд байх баярлалаа гэд тэ. Манай тэр одоо хөргөлтийн сайтын нэр нь юу гэдэг нэртэй байдаг вэ? Ацхур. Ацхур зэгэм. Үгүй. Та захиалгаас уцаар өгсөн юм уу сайтаар өгсөн? Уцаар өгсөн. За. За яг ихний асуултанд тэр шууд олчих гээд байна. За өөр асуулт өвчих шууд. Та Азхур номын хөтөлбөрийн төв салбарыг хаана байрлыг мэдэх үү? Төв салбараа. Тий. Хөтөлбөрт байдаг уу? Үгүй. Хараалт байдаг уу? Үгүй. Манай ер нь үндсэндээ 3 салбартай. Багшийн дэд, за улаан орон гисэд Кайдо мол, за тэгээд мөн тэнд. Асуултанд хариулж чадаагүй ч одоо ингэ яач чадахгүй явахантай гэх шүүн. За. Зүгээр. Энийг авчи. Чи болох юм бол за би нөгөө хүмүүс рүү яриад яг тийм нөгөө бэлгэн явж байгаа юм уу? Тий. Би бодолтож аваад болохгүй юм уу? Тийшээ гэж юм асууж бол. Шилөө. Хамгийн цаатай шээ. Ногоонууд нь лам гэдэг ном байдаг шүү дээ мэдэн тэ. Тэрийн 2 дугаар ботын нэр нь 60 цагаан юм шүү дээ тий. За тий. анхан уустай. За яасан нэг ном боломжтой бол. За нэг номоос авчих. За хоёр дахь нь бүгдээр мэдэн дээр нь бол Монголоос төвчөө. Мэдэн тэ нийт хэдэн бүлэгтэй. Хүү хэд хэдвлээ. Хэд хэдвлээ. Анхан уустай. 21 юм лөө. Тэгээ 3 хариултаа шүү. 3 хариултаа. Тэг. Игтжээ. Игтэж байна. 12 юм уу? За Harry Potter номын зохиогчийн нэр. Овгийн мэдгүй ямар ч сэн Rowling гэдэг лөө. За дөрөвдөг асуулт руу гарчээ. Энэ маш амархан. За. Цэл залуу насныхаа гал төлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ ингээд шууд үргэлжлэл уншиж шүү дээ. Тий. За чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө хий гэж эх орондоо би хэлсэн юм гээд. Хэн зохиосон бэ? Босоо бид нар л 10 жил гарч хийждэг шүү дээ. Одоо харин тийм байнга л уншижсэн да. Нөгөө хүний мөр дээр хүртэл хин бол чон юм уу? Үгүй за би 3 хариултаа. Нацагдорч юм лөө. За биш. Явуул юм болоо. За. Ацараар ном захиалж ирсэн өмнө. Өмнө захиалж байгаа анх удаа туршиж байна. Сая. Тэгээд анхудаа захиалах нь. Анх удаа захиалаад ингээд 4 номтой болчихлоо. Баярлалаа.
За ямар ч тач өнөөдрийнхөө хүргэлтийг явуулсан бүгдийг хүргээд дуустаа. Сая хамгийн сүүлийнхаа хүнтэй уулзаад ямар ч яасан биднийг бэлдэж байгаа контентэнд оролцохоор болоод ямар ч оролцоо тэгээд 3 ном авчлаа. Тэгээд өнөөдөр ямар ч гэсэн нийт авч гарсан би нэг 20 хүргэлтээс тэрийг ямар хүргэлтээ бүгдийг дуусгачлаа. Харин надаа ном үлдсэн. Уг нь энэ номнуудаа бүгднийг бас хүмүүсийн мэдлэгийг сороод асуултанд зөв хариулж чадсан хүмүүст нөгчий гэж бодсон боловч зарим хүмүүс маань бас яг энэхүү контентэнд маань бас оролцохыг зөвшөөрсөнгөө, зарим хүмүүс маань бас хариулж чадсангүй. Тэгээ зарим нэг бас хүргэлт маань бас өнөөдөр биш маргааш авахаар хойшлогдсноор энэхүү номнуудаа ямар ч дуусгах чадсангүй. Гэхдээ яг энэ номнуудыг дуусгах боломж болоо та бидэнд бүгдэнд нь байгаа. Та бүхэн маань бас бүх цэгийн сайтаараа номоо захиалаад энэхүү нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй бидэнд илгээгээрэй. Тэгээд дараачийн эдгээр номын эзэн магадгүй тааж явах боломжтой шүү гэдэг бас та бүхэндээ дуудгаж байна. Тэгээд ямар ч сан би ном аваад одоо хазуурлага авцаа явлаа.